Дуудар номын 140, дуудар номын 45. 시편 45편 6절은 제가 한동하고 7절은 여러분들이 같이 읽어 주시겠습니다. 하나님이여 주의 보좌가 Дуудар номын 45-ын 6, 7. Бурхан таны сенти мөнхийн мөнхөд таны хаанчлалын очирт таяг нь шударга ёсны очирт таяг мөн та зөвхт байдлыг хайрлаж буруу явдлыг үзэн яддаг. Тиймээс бурхан таны бурхан нөхдийн дээгүүр таныг баяр баясгалангийн досоор дослов. Амен. Өчигдөр өөрийн залбирлаар миний номлосон үг байгаа. Маш их чухал үг байгаа учраас үгийг сонсоод залбирлын цагийг гаргацгаая. Дуудар номын 45 дээр хүү болон эцгийн хоорондын харилцааг маш их тодорхой бид нар харж болох нь байна. За 45 дуудар номын 45-ын 6 дээр Бурхан таны сенти мөнхийн мөнхөд таны хаанчлалын очирт таяг нь шударга ёсны очирт таяг мөн. Амен. За бурхан 6 дээр бурхан минь гэж 6 дээр хэлсэн болвол сенти заларч байгаа тэр бурхан хэн бэ? Таны сенти бурхан таны сенти мөнхийн мөнхөд сенти заларч байгаа тэр хэн бэ? Бурханы сенти заларч байгаа гэж бол хэлсэн. Тэр сенти заларч байгаа нэгэн бол бурхан мөн эзэн таны хаанчлалын очир таяг шударга ёсны очир таяг мөн гэж хэлсэн. За тэгээд 7 дугаар ишлэлийг харах юм бол та зөвхт байдлыг хайрлаж буруу явдлыг үзэн яддаг. Тиймээс бурхан таны бурхан нөхдийн дээгүүр энэ дэр маш тодорхой хэлсэн байна. Таны баяр баясгалан тосоор тослов. Таныг баяр баясгалны тосоор тослов. Амен. Тэгэхээр энэ Корагийн хүүхдүүд болоод бичсэн шүлэгнүүд байгаа. Тэд нар болоод шүлэг магтаал. За энийг бол бичгэд энэ бодол, энэ үг бидний бодол санаагаар болоод нанаас гарах боломжгүй үг байна. Тэгэхээр би энийг бэлдэж байхдаа, үгийг бэлдэж байхдаа заримдаа бол үгийг бол маш их бэлддэг. Үгийг бэлдээ зогсохгүй. Өшөөлөө үгийг үнцгий ойлгодог тийм үеуд байдаг. Би энэ үгийг дамжуулж байгаа хэрнээсээ би өөр гайхмаар үнэхээр бурхан минь энэ гайхамшигтай өгнүүд энд нуугдаж байна шүү дээ. Тэгэхээр хайж байгаа хүмүүст бурхан өгнө гэж хэлсэн нэг бол би мэдэрдэг. Тэгэхээр бид нар энэ үгийг маш тодорхой харан, маш тодорхой сурах юм бол маш олон зүйлийг бид нар эндээс мэдэж авах боломжтой. Та зөвхт байдлыг хайрлаж буруу явдлыг үзэн яддаг. Тиймээс бурхан таны бурхан нөхдийн дээгүүр таныг баяр баясгалын тосоор дослоо. Амен. Энэ дэр бурхан аавын илгээс нь тэр нэгэн бол Есүс Христ тэр сенти заларч байгаа тэр хаанд бол баяр баясгалын тосыг тосолсон. За өнөөдөр бол үгийн сэдвэн баяр баясгалын тос сэдвтэй. За өчигдөр би өөрийн залбирлаар ярьсан байгаа энэ баяр баясгалын тосын талаар, тослогооны талаар. Тэгэхээр энэ баяр баясгалын тос гэдэг маань бид нар үгийг илүү их тодорхой харах юм бол тослогдсон гэдэг маань ариун сүнсийг өгсөн гэсэн утгатай. Бид нар тослогоо авлаа гэдэг маань ариун сүнсээр дүүрэн байна гэдэг маань тослогдсон нэгэн гэсэн утгатай. Тэгэхээр ариун сүнсээр дүүрэн байгаа л дуст нь бас тослогоо байна гэж хэлж байгаа юм биш. Энэ тослогоо авсан гэдэг маань ариун сүнсээр дүүрэн байж ариун сүнсийг дүүрэн өгсөн гэсэн утгатай. Хуучин гэрээн дээр тослогоог хийхэд тэнд бол зориг байсан. Яагаад тослох
ёстой байсан. Яагаад тослогоо өгөх ёстой байсан. За тэгэхээр хаан болж байгаа хүн бол тослогоо авдаг байсан хуучин гэрэн дээр. За хэн нэгэн бол дуулууртай учраас зүгээр тослоё гэж бол хэлээд байгаа юм биш. Тэгэхээр тэр тосыг бол хэн нэгэн дуртай хүн дээр өгдөг юм биш. Харин тэр тосыг бол хаан болох хүнд бол тэр тослогоог өгдөг. 왕 자리에 올라갈 것이다. Хаан болно хааны байр суурьнд очино гэсэн тэр хүн дээр л тэр тослогоог хийдэг байсан. Тэр тослохоор тослно гэдэг мэн ямар нэгэн алсын хараатай зоригтой байгаа хүн дээр 받는 것이 бол тослогоог хийдэг байна. 왕만 아닙니다. Хаанаар зогсохгүй. Дахилч нар байна. Дахилч нар ч гэсэн тэд нар зоригтой алсын хараатай байгаа учраас тэднэрт бол тослогоог өгч байна. За тэгээд баруун чих баруун эрхий хуруунд нь дахилч нарт дүрхэж мөн баруун хөлний эрхий хуруунд нь дандаа дүрхдэг. Тэгээ тэр досны үлдсэн тэр тослоод үлдсэн досыг бол толгой дээрээс нь зутгадаг байна. Тэр тослогоо гэдэг мэн алсын хараа зоригтой байгаа хүнд Бурхны бидэнд өгсөн ажил байгаа учраас тослогоо өгч байна. Амен. Түгээр зогсохгүй иш үзүүлэгч нар ч гэсэн мөн тослогоог авсан. Тэгэхээр тослогоо аавн өгнө гэдэг маань үнэхээр зүрх сэтгэл нь сайхан байгаасай. За тэгээд энэнийг авснараа юуг үнэхээр үзэж мэдээсэй гэж хэлж байгаа юм байна. Тэгэхээр энэ дээр бол маш их чухал зорилго байгаа учраас 즐거움의 기름으로 баяр баясгалын 왕의 종보다 승하게 하셨나이다. баяр баясгалын досор таныг баяр баясгалын досор тосолсон. Тэгэхээр энэ ишлэл тиймээс бурхан таны нөхдий тань дээгүр таныг баяр баясгалын досор тосолсон. Тэгэхээр бид нар хуучин гэрийг харах юм бол энэ болгон бүгд харьцуулбал тэр цаг үед бол жинхэнэ бодитоор тосоор бол тосолж байсан. 하나님의 또 역사가 Тэгээ тэр тослогоогоор дамжуулаад бурхны ажил гэдэг нь Израилийн ард түмэн дээр хийгдэж байсан. 여기에 보면 Харин энийг харах юм бол 7 дуулал 45-ын 7-ыг дахиад харъя. 그 왕의 종류보다 승하게 하셨나이다. 지금 이 Та зөвхт байдлыг хайрлаж буруу явдлыг үзэн яддаг. 역사가 있을 텐데 Тэгэхээр энд бол заавал бурхны тослогоо байна. Бурхны тослогоо энэ зориг байж тосолж байна. Тэгээ бурхан бол өшөө илүү энэ дээр ажиллаж Ямоо сүнснүүдийг ялахын төлөө бүх зүйлүүдийг ялах тэр хүч чадал эрх мэдлийг өгнө. Тийм болохоор 기름부음을 받는 것을 тослогоо авсан хүмүүс гэдэг маань 제대로 깨닫고 우리가 지금 이해해야 тослогоо аавна гэдэг нь ямар учиртай бид нар сайн ойлгох хэрэгтэй. Тэгэхээр шинэ гэрээн дээр бол энэ тослогоо гэдгийг бол хэлсэн. Шүүдэ Үлс номын 10:38 дээр бид нар өөрийн залбирлаар уншсан байгаа. 봤지만 또 한번 보시겠습니다. 사도행전 За бид нар өөрийн залбирлаар уншсан гэхдээ өнөөдөр дахиад уншиж Үлс номын 10:38 дээр 사도행전 10장 38절입니다. энэ нь бурхан хэрхэн Назарын Иесусыг ариун сүнс ба хүч чадлаар толсон хийгээд тэрээр диавол дарлагдсан бүгдийг эдгэн сайныг үлдэж явсан тухай юм. Учир нь бурхан түүнтэй хамт байсан. Амен. 이는 하나님이 함께 하셨습니다. 네. Амен. 기름 붓듯 성령과 능력을 기름 붓듯 Тэгэхээр ариун сүнс ба хүч чадлаар тосолсон 신약 성경에 шин гэрээн дээр тосолсон гэдэг маань энэ бол ариун сүнсийг дүүрэн байхыг хэлж байна. Тийм болохоор бид нар энэ ариун сүнсээр дүүрэн байна. Ариун сүнсээр дүүрэн байна гэдэг маань бурхан яагаад бидэнд өгсөн юм бэ? Зориг байгаа учраас ариун сүнс 우리에게 성령 충만한 주시는 그 이유가 бид нар төгсөн зорилго нь бид нар өнөөдөр дуулал номын 45-ын 7 дээр бол харсан шүү дээ. Баяр баясгалын досыг хаанд тосолсон. 모든 목적 Тэгээ бүхий зорилгыг бол хийхин төлөө, ялахын төлөө муу сүнс бурхны хүч чадлыг эсэргүүцэж байгаа тэр хүч чадлыг ялахын тулд тослогоо өгсөн. Тэгэхээр бид нар ариун сүнсийг авна гэдэг маань яг үүнтэй адилхан. Ариун сүнсийг бид нар авахдаа за Есүс ариун сүнсийг ав гэж биднэрт хэлсэн. Ариун сүнсийг авахдаа 받음으로 나의 믿음, миний итгэл 믿음이 заавал 나의 믿음, 나의 그 보증이 되죠. миний итгэл бол баталгаа болно, итгэлийн баталгаа болно. 주님께서 성령을 꼭 받으라는 Эзэн ариун сүнсийг заавал ав гэж хэлсэн шалтгаан байсан. Тэр шалтгаан нь 권능을 받고 та нар 증인이 돼서 хүч чадлыг Үлс номын 1:8 дээр
Та нар дээр ариун сүнс ирэх юм бол хүч чадлыг авч самаар 우리가 이 기름 부음을 받았다. 성령을 дэлхийн хязгаар хүртэл намайг бол гэж хэлнэ гэж хэлсэн. 하나님께서 Тэгэхээр бид нар энэ тослогоог аавна гэдэг нь Бурхны дотор Бурхны ажлыг хийхийн тулд Бурхны зориг гэж байна. Тэр Бурхны зорилгыг хийхийн тулд ариун сүнсийг бол өгнө, дүүргэж өгнө. Би ариун сүнсийг авснараа баяр хөөртэй байгаа, дүүрэн байгаа. Тэнд бол маш их дүүрэн дүүрлийг мэдрээл би энд баяр хөөртэй байна, аз жаргалтай байна. Мэдээж энэ бол байна. Гэтэ энэ бол зориг биш. Бид нар хоол идэхэд бол амттай юм идэхэд бол маш их гизээ өсч байхад хоол идэхэд маш их баяр хөөртэй байдаг шүү дээ. Тэр биднэрт бол идэх тэр шалтгаан байна. Нөө би үнэхээр энэ хоолыг эснэр юм сэтгэл сайхан болно гэж бодож идэж байгаа юм биш шүү дээ. За мэдээж гиз өсч байгаа учраас хоол идэхэд бол энэ аз жаргалтай байна. Гэхдээ биднэрт бол энэ хоолыг идэх шалтгаан байна. Зүрхэн нэг дуртай идэх юм биш. Энийг бол сайн идэх шалтгаан байл. Би өөрийн махбодын хувьд эрүүл байхын тулд амьдрахын тулд тэгэхээр энэ идэж байгаа бид бүгдийн хувьд бол зориг байна, шалтгаан байна. Эрүүл амьдрахын тулд би амьдрахын тулд сайн хоол идэхэд тэнд бол аз жаргалтай байдаг шүү дээ. Тэгэхээр Бурхан бидэнд ариун сүнсийг өгсөн шалтгаан байгаа. Та нар өнөөдөр хэцүү уйтгартай байгаа учраас би та нартай хамт байя гэсэн бол тэр зоригтой биш юм. Энийг бол мэдээж бид нар үзэж мэднэ. Тэр бол байна. Аамен. Би баяр хөөртэй байж ариун сүнсийг авснараа ариун сүнсээр Бурхны хийх тэр зориг ажлын бол хийх хэрэгтэй. Яагаад ариун сүнсийг авсан тосолсон гэхээр Бурхан бидэнд бол алсын харааг өгсөн учраас аамен. Бид нар ариун сүнсээр дүүрэн байна гэдэг мэн жоохон зүйлийн төлөө ариун сүнсээр дүүрэн байх гад хүсэж байдаг. Харин ариун сүнс дүүрэн байна гэдэг нь сүмч болгоноо өөрчилж Бурхны хаанчлыг бүрэн төгс болгож Бурхны ажлуудыг хийхэд зориг байгаа хүнд ариун сүнсний бэлхэм дүүрэл бол хамаатай. Тийм учраас ариун сүнсээр дүүрэн байхын тулд бид нар Бурхан Ний хаанчлалыг бол би бүрэн төгс хийж үйлдэхийн төлөө. Тэгээ энэ тослогоо ямар тослогоо вэ гэхээр баяр баясгалын тосоо аамен. Баяр баясгалын тос гэдэг нь ямар утгатай юм бэ гэхээр би энэ тослогоог авсан учраас үргэлж инээгээд байна гэж бол хэлээд байгаа юм биш. Баяр баясгалын тос гэдэг нь өөстөө эзэнтэй нэг байгаа болохоор вау үнэхээр баяр хөөртэй гэсэн тийм үнцэг байна. Тийм цаг үеч байна. Гэсэн ч гэсэн энэ баяр баясгалын тос гэдэг маань ямар баяр баясгалыг хэлээд байгаа юм бэ гэхээр Бурхны хүслийг хийж үйлдэхэд Бурхны хүслийг хийж үйлдэхийн тулд Бурхны хүслийг хийхийн тулд энэ бол миний баяр хөөрөө Бурхны хүслийг хийхийн тулд надад баяр хөөргийг өгсөн тэр бол минь ариун сүнсээр дүүрэн байж Бурхны ажлыг хийхэд энэ дээр бол үнэхээр баяр баясгалан дүүрэн байна. Аамен. Тийм болохоор бид нар тийм итгэгч бидний итгэл гэдэг маань тэнд бол итгэлээр дүүрэн байх хэрэгтэй. Би ямар ч үед Бурхны ажлыг хийхэд тэр баяр хөөр гэж байна. Баяр хөөр гэж байна. Есүс миний надад бол иддэг хоол байдаг тэр юу вэ гэхээр Бурхны хүслийг биелүүлдэг Есүс мөн дагалдагч нартай Есүс миний баяр баясгалыг дүүрэн байхыг хүсэж байна. Тэгэхээр ариун сүнсээр дүүрэн байж Бурхны хүслийг хийхэд энд баяр баясгал байна. Тийм болохоор
Хэнд энэ баяр баясгалын досыг дослох вэ? Зоригтой нэгэнд Бурхны хүслийг хийж үйлдэхийн төлөө зогсож байгаа тэр нэгэнд Бурхны хаанчлалын төлөө тэр хүслийг хийхийг хүсэж байгаа хүнд бол ариун сүнсийг өгнө. Харин энэ дээр дахиад 7-г харъя. Дуулал номын 45-7. 왕이 정의를 사랑하고 악을 미워하시니 Дуулал 45-7-г дахиад харъя. Та зөвхт байдлыг хайрлаж буруу явдлыг үзэн яддаг. Тиймээс Бурхан таны Бурхан нөхдий тань дээгүүр таныг баяр баясгалын тосоор тослоо. Тэгэхээр энэ дээр 지금 왕이 хэлж байна. 주님께서는 정의를 사랑하고 Эзэн болвол зөвхт байдлыг хайрлаж муу явдлыг үзэн яддаг. Тийм учраас Бурхан баяр баясгалын досыг досолсон. Тэгэхээр энийг бол амархнаар харах юм болвол 저도 똑같아요. пастора миний хувьд ч гэсэн адилхан. Миний хувьд ч гэсэн зөвхт байдлыг хайрлаж муу явдлуудыг үзэн яддаг. 마음의 자세를 보는 Тэгээд өөрийнхөө бидний бол энэ зүрх сэтгэлийн байгаа байдлыг хилээд байгаа юм биш. Есүс хизээ тослохоо авлаа. 받고 난 다음에 Усан баталгаа авсныхаа дараа ариун сүнсээр 성령 받은 것이 아닙니다. тэгээ хүүхэд байхдаа бол ариун сүнсийг авсан бас ариун сүнсээр төрсөн. Гэхдээ 30년이 30 жил өнгөрсний дараа 준비가 되고 난 다음에 бүрэн төгс 그 бэлтгэгдсэний дараа 침례 받고 난 тэр 다음에 мусан баптизм авснараа ариун сүнсийг хүлээн авсан. 성령을 부으시고 Ариун сүнсийг өгсөн шалтгаан нь зөвхт байдлыг хайрлаж 미워하시니 буруу явдлыг үзэн яддаг. 예수님은 그것을 보였습니다. 무엇을 Есүс бол энийг харуулсан. Юг харуулсан бэ гэхээр 사랑하고 하나님의 의를 зөвхт 사랑하고 байдлыг хайрлаж, Бурхныг хайрлаж, Бурхны 나도 хүсэхгүй байгаа зүйлүүдийг 보였다는 мөн хүсэхгүй байсан. 그러기에 성령을 부으셨다. Тийм учраас Бурхны ажлыг хийхийн тулд 했습니다. за энийг өшөөлөг үнцгээ хараа. 사랑한다는 게 Зөвхт байдлыг хайрлна гэдэг нь ямар утгатай вэ? Зөвхт байдлыг хайрлах. 우리를 사랑한다. 여러분 보좌의 기초가 뭐라고 그랬죠? 하나님의 뜻이거든요. Тэгэхээр зөвхт байдал гэж юу вэ? 하나님의 나라와 Бурхны хаанчлал 의를 구하라 그랬죠. болон түүний зөвхт байдлыг хай. Бурхны хаанчлал болон түүний зөвхт байдлыг хай гэж Иесус хэлсэн шүү дээ. Та нар төрүүлээд Бурхны хаанчлал болон зөвхт байдлыг хай. 하나님의 나라를 구하는 것. Бурхны хаанчлалыг хайна гэдэг нь Бурхны зөвхт байдлыг хайж байна. 하나님의 의는 Бурхны зөвхт байдал гэдэг нь хаана илчлэгдэж байна. Бурхны хаанчлалд илчлэгдэнэ. Тийм болохоор Бурхан би Бурхны хаанчлалыг яаж илэрхийлэх вэ? Гэт маш их үзэсгэлэнтэй үнэтэй Бурхны хүч чадал дүүрэн, ам дүүрэн улс гэдгийг бол илэрхийлж өгсөн. Есүс ингэж хэлсэн. Та нар төрүүлээд түүний хаанчлал болон зөвхт байдал бол адилхан. За хаанчлалыг төрүүлж хагаад зөвхт байдлыг дараа нь гэж байгаа юм биш ээ. Бурхны хаанчлалыг хайна гэдэг мэн Бурхны зөвхт байдлыг хайж байгаатай адилхан. Бурхны хаанчлалыг хайна гэдэг мэн Бурхны зөвхт байдлыг хайрлаж байна. Аамен. Тэгэхээр сүм чуулганыг хайрлна гэдэг мэн Бурхныг хайрлаж байна. Сүм чуулганыг хайрлаж сүм чуулганд би яавал үйлчилж өнөхөр сүм чуулгана яавал би өсөхөө сэргээх үү гэдэг мэн Бурхны хаанчлалыг хайрлаж Бурхны зөвхт байдлыг хайрлаж байна. Тийм болохоор Есүс энийг бол харуулж өгсөн. Есүс хэлсэн миний надад толгой хорогдох газар алга байна. Есүс бол энэ ертөнцид Бурхны хаанчлалыг хүлээн авахын тулд ирсэн. Түүний алдрыг авахын тулд ирсэн. Тийм болохоор тэр Бурхны өгсөн Бурхны хаанчлалыг хайрлаж Бурхны хаанчлалын төлөө бас юу гэж хэлсэн бэхэ? Би бол энд сүм чуулганы босхоор ирсэн бөгөөд энэ сүм чуулган гэдэг мань Бурхны улстай холбоотой учраас энэ хоёр зүйлийг би бүрэн төгс хийхээр ирсэн. Аамен. Энэ бол Бурхны зөвхт байдал. Тийм болохоор бидний хувьд Бурхны зөвхт байдлыг хайна. Бурхны ажлуудыг хайрлна. Бурхны сүм чуулганыг хайрлна.
маш 자체가 сайн үйлчлэн гэх юм болвол түүний зөвхт байдлыг хайрлаж байна. хоёрт нь 또그 악을 미워하시니 악을 미워한다는 것은 буруу явдлыг үзэн ядна гэдэг мэн. Бурхныг хүсэхгүй байгаа зүйлийг хүсэхгүй байна гэдгийг хэлж байна. Бурхны зүрх сэтгэлтэй нэг болсон гэдгийг хэлж байна. 즐거움의 기쁨을 주신다는 그 조건이 Тэгэхээр 무엇인가? энэ баяр баясгалын досыг өгөх болцсон нь юу вэ гэхээр тэр бол буруу явдлуудыг үзэн ядаж байна гэхээр 나는 악을 싫어. би үнэхээр энэ буруу явдлыг үзэн ядаж байна. Би бол энэ худлаа зүйлүүдийг бол үзэн ядаж байна. Дургу 그것을 말하는 것이 гэж энийг хэлээд байгаа юм биш. 오히려 여러분 하나님께서 무엇을 Бурхан юуг дургуулгаж үзэн ядаж байна? Бүгдээрээ хайж харъя. 에베소서 Эфес номын 2장 2-ын 2절입니다. 2. 에베소서 2장 2절. Эфес 2-ын 2-ыг бүгдээрээ харцгаая. Тийм амьдарч байхдаа энэ ертөнцийн замлал ба агаарын хүчний ноёрхогч дуулуургүй хөвгүүдийн дотор ажиллагч тэр сүнсийг дагдаг байв. 불순종하는 자들들 가운데서 역사하는 영이라. 아멘. Амен. 지금 여기 말씀에서는 이 공중 권세가 있고 그 공중 권세를 잡은 자가 있다. Тэгэхээр энд бол энэ харах ертөнцийг барьж байгаа нэгэн байна. Тэр бол муу сүнс. Бид нар Христэд итгэхгүй байхдаа бол ингэж дагаж явж байсан шүү дээ. Муу сүнсийг дагаж явж байсан. Тэгэхээр энэ ертөнцийн талаар хэлсэн үгийг бол хэлж байна. 우리 로마서 12장 Ром номын 12-ийн 12장 2절입니다. Ром номын 12-2-ыг харъя. 마음을 새롭게 함으로 변화를 받아 Энэ үеийн явдалд нийцэлгүй харин оюун санааныхаа шинтгэлээр өөрчлөгдөж байх тун тэгвэл Бурхны сайн тааламж төгс төгөлдөр таалал юу болохыг таних болно. Амен. 이 세상을 본받지 말라. Тэгэхээр Бурхан биднэрт хэлж байна шүү дээ. 공중 권세 이 Энэ ертөнцид байгаа 공중 권세를 잡은 자가 энэ үеийн үйл явдлуудад бүх нийцүүлээ энэ ертөнцийг барьж байгаа тэр нэг муу сүнс 절대로 따라가지 말고 бүү түүнийг дагаж яв харин эсэргээрээ 반하시는 것이라. үнэхээр Үнэхээр тэр баярлалгүй зүйл бол энэ ертөнцид Бурхны баярлалдаг зүйл юу вэ гэхээр сайн бүрэн төгс тэр хүсэл байна. Түүнийг дагаж хийж үлдээ. Тэгэхээр энэ тал дээр өшөө илүү тодорхой харах юм бол Яаков номын 4:4 야고보서 4장 4절입니다. Яаков номын 4:4-ийг харъя. Завхай эмсээ ертөнцтэй найзлах нь Бурхны эсрэг дайсагнал гэдгийг та нар мэдэхгүй гэж юу? Тэгэхлээр хорвоотой хойдыг хэн боловч өөрийгөө Бурхны дайсан болгож байгаа юм а. Яаков 4:4. 아멘. Амен. 여기는 오히려 더 구체적으로 나오죠. Энэ дээр бол бүр тодорхой хэлж байна шүү дээ. 벗이 되고자 하는 자. За ертөнцтэй найз болох юм бол 세상과 벗이 되면 하나님과 원수가 됩니다. ертөнцтэй найз болох юм бол Бурхантай дайсан болно. 세상과 원수 Бурхан бол аль хэзээний ертөнцтэй дайсагнаж 안 믿는 자들을 байгаа учраас тэгэхээр бид нар бол энэ Христэд итгэдэг хүмүүсийг үзэн эднэр там руу яваасаа гэж бол хэлж байгаа юм биш. Харин тэр итгэхгүй байгаа хүмүүсийг бид нар аврам мөнхийн улс руу явахад туслах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр энэ ертөнц гэж байна. 마귀가 인도하고 Энэ ертөнцийг бол муу сүнс удирдах байгаа учраас энэ ертөнцид дотор ерөөсөө ерөөлийг авах зүйл нэгч байхгүй. Энэ ертөнцтэй найз болох юм бол муу сүнстэй найз болно. 하나님은 Бурхан 적이 됩니다. бол Бурхны эсрэг дайсан болж байна шүү дээ. Тэгэхээр Бурхан 싫어한다 그러면 муу явдлыг үзэн яднаа гэхээр энэ муу явдлаар зогсохгүй. Муу зүйлүүдийг Бурхан үзэн ядж байна. Түүгээр зогсохгүй. 악을 따라가는 세상도 Муу ертөнцийг давж 되면 안 된다는 것입니다. мууг дагж явж байгаа ертөнцтэй найзалж болохгүй. Тэр өнцгөөс Есүс 하나님의 나라를 사랑하는 Бурхны хаанчлалыг хайрлаж 아버지의 집을 миний аавын гэр гэж хэлсэн шүү дээ. Бурхны хаанчлалыг хайрлан түүний зөвхт байдлыг илэрхийлэн түүний зөвхт байдлыг илчилсэн 사랑하시고 тэр улсыг бол Есүс хайрлан тэр улсын төлөө ирсэн шүү дээ. Тэгэхээр тэр улсын төлөө энэ сүм чуулганыг босгосон. Тэгэхээр тэр бол зөвхт байдлыг хайрлаж буруу явдлуудыг үзэн яднаа. Энэ ямар утгатай юм бэ гэхээр зүгээр л миний зүрх сэтгэл дотор бол тэр муу зүйлүүдийг үзэн ядна гэж хэлж байгаа юм биш. Энэ ертөнцөөс бол ерөөсөө бүрэн төгс дасарсан гэдгийг хэлж байна. ертөнцийн тэр дотор байх биш. Харин сүм чуулганыг бол босгосон. 나라를 세운 것이 아니라
За тэгэхээр энэ дэр бол ертөнцийн улсыг босгосон юм биш, харин ертөнцид Бурхны сүм чуулганыг босгосон. Христэд итгэдэг хүмүүс ч гэсэн та бүгд анхааран сонсоорой. Христэд итгэдэг хүмүүс ч гэсэн ийм зүрх сэтгэл байдаг шүү дээ. Энэ бол Бурхны зүрх сэтгэл, Бурхны хаанчлалыг хайрлж, түүний зөвхт байдлуудыг хайж, түүний ажлуудыг илчлэн хийж, сүм чуулган Бурхны ажлуудыг төгсгөл өгүүгээр хийн бодон тэгээд муу зүйлүүдийг үзэн ядна гэдэг амар утгатай ихээр энэ ертөнцийн зүйлүүдтэй ямар ч холбоотой биш. ертөнцидтэй бол дайсан болж байж Бурхантай бид нар яах вүлээ гэхээр найз болно шүү дээ. Амен. Тийм харилцааг бол хүсэж байгаа нэг хэлж байна. Тэгж бид нар энэ харилцааг хүсгэд Бурхан Есүс Христэд бол тэр баяр баясгалын досыг досолж ялахаар гайхамшигтайгаар бол ажиллаж удирдсан. Энэ бол бидний амьдрал дээр бүрэн төгс хийгдэж хэрэгжинэ. Яагаад энэ тосолгоог ариун сүнсийг яагаад биднэрт өгч байгаа юм бэ гэхээр зориг байх хэрэгтэй, алсын хараа байх хэрэгтэй. Тэр алсын хараа зориг байна гэдэг маань ямар зүрх сэтгэлээс тэр алсын хараа зориг гарч ирж байна вэ гэхээр зарим хүмүүс болохоор алсын харааг авахын тулд залбирдаг. За зүгээр залбирал байх. Бурхан минь миний зориг юу юм бэ? Алсын хараа юу юм бэ? Аль заагаад өгөөч гэж төгсгөлгүй залбираад байдаг. Харин жинхэнэ зориг алсын хараагаа мэдхээс өмнө бид нар Бурханд үйлчлэх хэрэгтэй шүү дээ. Бид нар Бурханы зөвхт байдлыг хайрлан Бурханы хүсэхгүй байгаа зүйлүүдийг бид нар хүсэхгүй байж, Бурханы дургүй зүйлүүдийг бид нар мөн дургүй байж, бид нар эзний өдөр сахиж байх хэрэгтэй бөгөөд үүгээр дамжуулаад Бурханд хоёр зүйлийг харуулж байна. Бурханы зөвхт байдлыг би хайрлж байна. Эзний өдрийг сахин мөргөл өргөхөд би ертөнцийг бол үзэн ядаж байна. Муу зүйлүүдийг, буруу зүйлүүдийг үзэн ядаж байна гэдэг маань. Тэгэхээр бид нар энэ ертөнцтэй холдож гутгалдахгүй гэдгийг хэлж байна. Тийм болохоор бид нар Бурханы хүссэн хүндэтгэл мөрөглийг Бурханд өргөж, Бурханы хүссэн тэр үйлчлэлийг хийж, Бурханы хүссэн тэр сайн мэдээг бусдад тарааж, үнэхээр амар ч үед энэ сүм чуулгандаа үйлчлэн, сүм чуулганаа босгон сэргээж үйлчлэх бидний хувьд бол хийх ажил маш их байна шүү дээ. Манай сүм чуулганаар зогсохгүй Монгол итгэлийн сүм чуулганууд маань ч гэсэн сэргэж үнэхээр өөрсдийн гэсэн орон байртай, чуулгануудын байртай болох гэх мэтчлэн бол хийх ажлууд их байна. Имануэль чуулган ч гэсэн мөн адилхан. Тэгэхээр бид нар энэ болгоно яагаад хийх ёстой юм? Энд бол бид нар алсын хараа зориг байна шүү дээ. Энэнийг бол би хүсэмжилж байна, хайрлж байна. Бүрэн төгс болгоё. Энэ сүм чуулганыг жинхэнэ Бурханы өмнө бэлхэм дүүрэн сүм чуулган болохын тулд би үнэхээр хүчтэй бөгөөд гайхамшигтайгаар үйлчлэе гэсэн сэтгэлээр үйлчилж ертөнцөөс хол байсан хүмүүст Бурханы тэр баяр баясгалын тос буюу ариун сүнсийг дүүргэж өгч байна шүү дээ. Амен. Амен. Маш олон хүмүүс тэдний сэргэлтийн цуглаан ариун сүнсийг хүлээн авч бэлхэм дүүрэн болж ирээд ирдэг. За тэгэл 5 жил, 10 жил, 15 жилээр итгэлийн амьдралаар амьдарч байхдаа ариун сүнс бол тэр бэлхэм дүүрэл үгүй болдог. Гэхдээ ариун сүнс явсан юм биш ээ. Ариун сүнсийг бол дахин сэргээж чадахгүй байна. Би урд нь байсан зүйлүүдээ яагаад үзэж мэдэхгүй байна. Би урд нь надад тэр гал халуун зүрх сэтгэл байхгүй болчихоо яач вэ? Тэр байсан болов би бол үнэхээр тэнд л магтахад л дуулаад байсан. Яагаад одоо тийм зүйл байхгүй болчихов гэж байж магадгүй. Харин баяр баясгалын дос гэдэг нь ариун сүнсээр дүүрэн эзний хүссэн тэр ариун сүнс дүүрэн байж ижил би өөрийнхөө хүсэж байгаа тэр ариун сүнсний дүүрэл гэдэг нь бүхэл нөхцөл байдал сайн сайхан байж, бүхэл асуудалгүй байж, зүгээр л нэг бүх зүйл сайн сайхан болж, сайн идэж ууж амьдарч байгаа учраас харин тэгж чадахгүй байгаа бол ерөөсөө ариун сүнсээр дүүрэн биш байна гэж бодож магадгүй. Харин миний хувьд бол Бурханы хаанчлалыг, Бурханы зөвхт байдлыг хайрлан энэ ертөнцийг үзэн ядан ертөнцөөс хол байж, эзний хаанчлалын төлөө үйлчилсэн алсын хараа зоригтой байж түүнд бол бэлхэм дүүрэл байна. Түүгээр зогсохгүй Бурханы ажлууд бол улам илүү тэр хүнээр дамжигдна хийгдэн. Энэ бол тусдаа Бурхан бол ингэж гайхамшигтай ажиллахыг хүсэж байгаа боловч харин тэр алсын харааг мэдж байгаа хүн хэн байна вэ? Тэгэхээр бид нар энэ алсын хараа зорилгоо мэдэх юм бол Бурханы өмнө өшөө илүү
түүний Бурхны хаанчлал зөвхт байдлыг хайж гуйх юм бол энэ ертөнцөөс хол байх юм бол ертөнцөд холдож хутгалдаж ертөнцийн хүсэж байгаа зүйлийг хийхгүй байх юм бол эцсээ хүртэл Бурхны өмнө Бурхны хүслийг сахих юм бол Бурхны сайн хүслийг сахих юм бол Бурхан гайхамшигтайгаар ажиллана. 그럼 우리가 참 이 세상을 Энэ ертөнц бидний бодсны дагуу болохгүй байна шүү дээ. Маш олон хүмүүс 코로나 때 коронагийн тэр цаг үед 제가 이거를 들었어요. за би ингэж бол сонсч байлаа. 요즘 이제 파일럿 비행기 파일럿가 Онгоц. 코로나 때는 자기가 잘리기 싫어서 Тэгээ коронагийн цаг үед болохоор тэр нислэгийн үйлчлэгч нар онгоцны жолооч нар болохоор вакцины хийхгүй болвол ажиллах боломжгүй байсан учраас мөнгө олох хэрэгтэй учраас бүгд вакцины хийлгэсэн. Бүр 2-3 удаа хийлгэсэн байх. 그때 안 맞는 사람이 다 잘렸어요. За тэгээд тэнд бол вакцины хийлгээгүй хүнийг бол ажлаас нь бол халсан хэдэн мянган хүнийг алсан байна. За Америкт ялангуяа. 그런데 제가 한달 전에 또 이걸 읽었어요. За би тэгээд нэг сарын өмнө билүү 2 сарын өмнө энийг бичсэн тэр зүйл байсан. Тэгээд вакцины хийлгэсэн хүмүүсийг бол онгоцны жолооч үйлчлэгчээр ажиллах боломжгүй болсон байна. Яагаад? Гэтэл тэр хүний хувьд бол ажлынхийн тулд вакцины хийлгэсэн. Гэтэл вакцины хийлгэсний дараа болоод вакцины хийлгэсэн хүнийг бол тэр онгоцны жолооч хийхэд аюултай гээд ерөөсө болохгүй гээд ерөөсө тэр хүмүүсийг бол халсан, зогсоосон. Тэгээд тэнд бол онгоцны жолооч бол ярьслага өгсөн байна. Уйлаад ийм зүйл гэж яаж болох юм гээд. Тэгээд би энэ болгоныг харахтаа ямар зүйлийг бодсон бэ гэхээр маш олон хүмүүс би эзний өдөр хүндэтгэл мөргөл өрөх үү болох уу гэвэл тэнтэй бол тэмцэлдэж байна. Тэр коронавигоос болоод үнэхээр би хэцүү байна. Хэцүү нь яах вэ гэж маш олон хүмүүс болвол тэр дарга нь ажлын газрын дарга нь өөрийг халчих байх. Ажил ямар нэг ажил хий гэл. Гэтэл одоо энэ бүх зүйлүүд бол эсэргээр эргэж байна шүү дээ. Зарим бизнесийн ажлууд бол үгд хаалга хааж байна. За тэгээд ийм ч бай тийм ч байсан ер нь тэгэл хэцүү болж байна шүү дээ. Вакцины хийлгэх хүмүүсийг ажиллаа вакцины хийлгэсэн хүмүүсийг халж байна. Тэгэхээр бид нар бол зөвхөн Бурхныг хараад Бурхныг л хайрлал бид нар эцсээ хүртэл ертөнцтэй холдохгүйгээр амьдрах хэрэгтэй. Эцсээ хүртэл эзэнт дуулууртай байх юм бол бид нар Бурханд дуулууртай байж Бурхан бидэнд тэр баяр баясгалынхаа тосыг өгч өшөө илүү ялах тэр хүч чадлыг өгнө. Харин тэр нь бол Бурханы өмнө болвол ерөөсөө хаяж байгаа орхиж байгаа хүмүүс маш их байна. Зарим хүмүүс бол чуулганаас итгэлээсээ ч явж байна. Өндөр нэтер бол ном сонсоход болоо гэх мэтчлийн байдалд орцсон байна шүү дээ. Харамсалтай. Тэгэхээр энэ үг бол үнэхээр энэ хэлсэн Бурханы үг бол ямар ч тохиолдолд хийгдэж үйлдэж биелэгддэг. Тэгэхээр бид нар энэ үгийг хийгдэж үйлдэхийн төлөө бол зогсох хэрэгтэй. Эзний дөрхийг бид нар бол дуурайан эзнийг өмсөн эзний Есүсийг дуурайан амьдарч үнэхээр тэр эзэн энэ дээр баяр баясгалын досыг авч байна шүү дээ. Тэгэхэд бид нар ч гэсэн баяр баясгалын досыг аван ариун сүнсээр дүүрэн байх хэрэгтэй. Ариун сүнс Бурхан жинхэнэ тэр үйл алсын хараагүй зориггүй хүмүүстэр бол ажиллахгүй. Зүгээр л сэтгэл санаа сайхан байхын тулд би ариун сүнсийг авч байгаа юм биш. Харин ариун сүнс гэдэг мэн Есүсийн тэр ирэх өдөр ойртох тусам ариун сүнс улам илүү ажилдаг. Хаана ажилдаг вэ гэхээр Бурханы хүслийг хийхийн төлөө тийм зүрх сэтгэл бидний дотор байх хэрэгтэй. Тийм болохоор бидний хувьд зөвхт байдлыг хайрлан Бурханы хаанчлалыг хайрлан би зөвхт байдлыг хайрлан гэж хэлэхэд та бүгд Бурханы хаанчлалыг хайрлаад гэж хэлэхгүй юу? Зөвхт байдлыг хайрлцгаая. За муу зүйлийг үзье яа гэхээр ертөнцтэй холдохгүй байя. Муу зүйлийг үзэн ядан ертөнцид холдохгүй байя гэсэн сэтгэлтэй байхад Бурхан гайхамшигтайгаар ажиллана гэдэгт би итгэж байна. Тийм итгэлтэй
байх, тэм сэтгэлтэй байхыг та бүгдийг Есүсийн нэрээр юрөөж байна. Тэнгэрт дэх бидний эцэг минь, таны нэр ариунаар дурсагдаж, таны хаанчлал ирэх болтугай, хүсэлтэн тэнгэрчгийн газар дээр биелэгдэх болтугай. Бидний өдөр тутмын хөлсийг өнөөдөр бидэндээ хайрлаач, бид өөртөнгүүдээ уучлсны адил би өөрсдийн нүрийг уушлаач, бидний уруу татлагад бүү автуулаач, ёрын мугас гэтлгээж, хаанчлал хүч чадал